За сайн байцгаана уу сонсогчтой, үзэгчтэй. Манай Айл гэр подкаст эхлэж байна. За энэ удаагийнхаа дугаараар бид та бүхэндээ дэлгэцийн хамаарал энэ захим хэрэглээний донтолтоос яаж сэргийлэх вэ, хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ гэсэн сэдвээр ярилцах гэж байна. За тэгэхээр манай энэ удаагийн дугаарт сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч сэтгэл засалч эмч Цэрэн Далгар оролцож байна. За өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд төргий. За баярлалаа танд. Тэгэхээр одоо яг энэ хөл хорой карантинтай байгаа ийм үед бол хүмүүсийн захим хэрэглээ бол ер нь угаасаа нэмэгдэж байгаа бах тий. Тэгэхээр яг ингэж нэмэгдэж байна. Тэгээ энэс болоод ер нь эцэг эхчүүд ч тэр магадгүй залуучууд ч тэр одоо хамааралд ороод байна гэсэн тийм судалгаа ер нь одоо гарч байгаа болов юм гарах боломж үү тийм юм богино хугацаа шүү дээ. Тийм. За яг хөл хоройтой холбоотой хийгдсэн гэдэг хэлэгцээ хэрэглээ нь ямар байна, хүний сэтгэл зүйн ч гэдэг нийгмийн байдалд нь ямар нэгэн байдлаар нөлөөснө үгүй гэдээ яг судалчихсан аль биесны судалгаатаар байхгүй байна л да. Гэхдээ ер нь яг манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр ингээд ирж үзүүлж байгаа хүүхэд залуус гэж байж байна. Гэхдээ тэдний ингээд урсгалыг нь хараад үзэх юм бол ер нь бол ихссэн байгаа даа. Ялангуяа хавар анх одоо 2020 оны ихээр 2 сараас их хөл хорой тогтоосон шүү дээ. Гэтэл тэрний дараагаас эхлээд яг хөө 4-5 сарын үеэс эхлээд манд хандж байгаа хүүхдүүдийн тоо ялангуяа дэлгэцийн хамаарлаас болж хандж байгаа хүүхдийн тоо илүү их нэмэгдээд эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр 2 сараас 4-5 сар гэж дөрөсөө 3 сар. Тийм 3 сарын хугацаанд ч л айгүй их боллоо. Тэгээ манай хүүхд өрөөсөө гээд зурагтаасаа салах байлаа, утаснасаа салах байлаа. Одоо яах вэ? Тэгээ хамгийн гол нь тэр хэрэглээтэй холбоотойгоор хүүхдүүдэд маань янз бүрийн олон эмгэгийн шинжүүд илрээд эхлэнгүүт хүүхд эцэг их манай эмгэг болсон хойно ч юм уу хандах асуудал гарч ирээд байсан. Хэдэн насны хүүхдүүд ер нь их одоо хандж байна аа. Тэгээд бас ер нь тоо нь яаж нэмэгдсэн бэ? Бас нэлээд нэмэгдсэн гэхээр. Тийм. Гэхдээ яг ингээд нарийн тоол гаргаагүй гэсэн өдөрт ирж байгаа одоо амралтаараа нэг хүүхд нь 20 хүүхд үзнэ гэж нэг төлөвлөгөөтэй байгаа шүү дээ. Цаг олголтоороо ч гэдэг юм уу. Тэгэхэд тэр 20 хүүхдийн тал нь ямар нэгэн байдлаар дэлгэцтэй холбоотой асуудал дандаа ард нь яригддаг байхгүй. Жишээлх юм бол за манай хүүхд ингээд хоолоогоо байн засдаг болчлоо, нүдэ анивчдаг болчлоо. Хичээл амарсанс хойш бүр ингээд эхэллээ гэлтэгдэг. Гэтэл нөгөө хүүхдтэйгээ ярилцаад амьдралынх нь өдөр тутмын хэм маяг нь ямар байна уу гэж аваас нь асууж аваас ч юм ярихлаар дандаа өдрийн нэлээд олон цагийг дэлгэц хэрэглэж өнгөрөөсөн болж таардаг. Нэг бол одоо утсаараа тоглоод байдаг, аль эсвэл компьютероор тоглодог ч гэх юм уу. За тэгээ утас компьютер чи их байна одоо байлгингууд очиод нөгөө рүү дарангуудаа зурагтаа үзээд эхэлждэг. Тэгэхээр нэг дэлгэцийг нөгөө дэлгэцээрээ залгуулan хэрэглэх байдал хүүхдүүдийн дунд байгаа. Тэгэхээр хүүхдийн сэтгцэд нь ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Тэгэхээр хүүхдүүдэд маань одоо хувь хүүхэд болгонд нь янз янзын шинж тэмдгүүд илэрдэг л дээ. Жишээлх юм бол одоо насны хувьд арай бага 10-аас доош насны хүүхдүүдийн хувьд бол булчин татууных эмгэг буюу тик гэж ярьдаг. Бидний тик булчин татууных эмгэг тик гэж хэлдэг байхгүй юу? Тэр эмгэг маань яадаг вэ гэхэлэр ойр ойрхон хоолоогоо цацаад байдаг. Өөрийн мэдлгүй аль эсвэл ингээд нүдэ баймаа гэж завчлаад амьчаад идэх хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд ч орж иж байгаа байхгүй юу? За эсвэл бүр ингээд өөрийн мэдлгүй гудчид дуурдаг, байн усаа татаад байгаа юм шиг дуурайд байдаг. Эсвэл гар хөлөө өөрийн мэдлгүй ингээд савчиж хөдлөгдөг болчдаг. Гэх мэт ийм давтагдсан хэмнэлтэй юм хөдөлгөөнүүдийг өөрийн ирэхгүй хийгээд байдаг ийм эмгэгүүд бас илрээд байгаа юм аа. Тэгэхээр тэр хүүхдүүдээс ирж ингэсэн үг шүү дээ. Ээж аваад ер нь тэрийг бас хэр анзаардаг вэ гэдэг их чухал юм шиг байна. Тэ анзаарах таа байжуд бол манай хүүхд ингэж бас өөрчлөгдөд байна гэд имлэгт яг хөл хоройтой холбоотой тэр нь илүү их анзаарчихсан байхгүй хөвцөг хчүүдүүд. Ягаад тэгэхээр ээж аав нар маань өөртөө бас тодорхой хэмжээний хөл хорионд орсон. Тэгээд аав ээж аав нэг юм ч гэдэг юм уу гэд ажилгүй гэртээ байж байгаа хугацаанд хүүхдүүдтэйг илүү их цагийг өнгөрөөгээд эхлэх үедээ ажиллаж байгаа. Нөгөө хүүхдүүд нь өдрийн ихэнх цагийг яаж өнгөрөөгөөд идэх юм бэ гэдгийг ээж авнаас ажиглаж гин. Тэгээд ямар байдлаар одоо өдрийг өнгөрөөж гин, эрүүл мэндэд нь ямар өөрчлөлт гарч ийн үү? За тэгээд нойрондоо хоолндоо ямар агаад идэх, харилцаа нь ямар агаад идэх гэдэг бүх юмыг ээж аав нар яг хажууд нь байх үедээ хараад ажиглах боломж нь яг тэр хөл хоройны үеэ гарч эхэлсэн. Тэгэнгүүт нөгөө хөл хоройтой амж байгаа байжуд хүүхдээс их анзаарч байгаа. Тэгээд тэгэнгүүт нөгөө хүүхд ээж аав нар хүүхд маань арай хэвэн биш байгаад байна. Уг нь ийм байгаагүй. Хичээлдээ явдаг байхдаа зүгээр байсан ч гэдэг юм уу. Яг тэр харьцуулт хийх боломж гараад эхлэхлээрээ хүүхдүүдтэй асуудал байна гэдэг. Тэгээ хаана хандах вэ гэдгийг
асууж сургалж явж байгаа мас сэтгэл хөдлөлийн төвсийн төвдөр ирж байгаа юм л та. Маа хүүхд төсвөрийн клиник бол 18 хүртэлх насны хүүхдэд тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тэгэхээр одоо 3-аас дээш насны 18 хүртэлх насны хүүхдүүдийг одоо үзээ, тэнд дэлгэцийн хамааралтай эсвэл бусад сэтгцийн асуудал бүгднгийн ингээд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэгээд яг энэ хөл хориотой холбоотой энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаа байдал нь дандаа ихэвчлэн дэлгэцтэй холбоотой байдаг. Мөн дэлгэцийн хэрэглэнээс гадна гэр бүлийн орчин ямар байна уу гэдгээс хамаарч байна. Гэр бүлийн орчин сайхан байгаад илаач гэсэн хүүхэд маань дэлгэцийн хэрэглэн дээр одоо хязгаар тавьж чаддгүй, аав ээж нь багаас нь цогцтой хэрэглэн сургаагүй ч гэдгийг юм олон асуудал гарна шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхдэд ч асуудлууд гараад ирж байгаа. Та түрүү нөгөө нэг пик гэдэг аа шүү дээ. Булчин татах эмгэг гэдээсэн шүү дээ. Энэ дээр нөгөө 10-аас доош насныханд энэ их түлхүү илэрдэг гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр тэрнээс дээшээ өсвөр насныханд тэгвэл одоо энэ дэлгэцийн хэрэглээний хамаарлалын донтолтын шинж тэмдэг ер нь яг яаж илэрдэг вэ? Ялангуяа өсвөр насныхан ч нөгөө нэг илүү их одоо захим хэрэглээг маш их хэрэгэлдэг идэвхтэй хэрэглэгч нар байгаа шүү дээ тий. Судалгаагаар бүр тэгээ гарч байгаа. Манай яг төвдөрөө хийгдсэн судалгаа гэдэг л да хэвтэ эмчлүүлсэн хүүхдүүдийнхаа 5 сүүлийн 5 жилийн одоо хэвтэ эмчлүүлсэн хүүхдийн дунд хийгдсэн судалгаа яг дэлгэцийн хамаарлаараа одоо хэвтэ насны хүүхдүүд нь илүү найл хүүснийх нь арай илүү давмгай байна гэдэг үзэхлээр яг өсвөр нас эхэлж байгаа тэгээд эд үеийнх буюу одоо 11-ээс 15 хүртэлх насны хүүхдүүдийн дунд яг дэлгэцийн хэрэглээний асуудлаар болж хэвтэж байгаа хүүхдүүд нь илүү өндөр хувьтай. За тэгээд 99% нь бүр эрэгтэй хүүхдүүд дандаа. Тэгэхээр тэр эрэгтэй хүүхдүүдэд ямар асуудлаас болж ин дэлгэцийн хэрэглээнд ороод байна гэдгийг бас судлах шаардлагатай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ард нь ямар асуудал вэ гэхээр хүмүүжлийн асуудал байна. Эцэг эхийн хүүхдүүдэд тавьж байгаа хараа хэлт ямар байна уу гэдэг бас асуудал гарч ирж байна. За хөгөөд тэгвэл юунд илүү их донтоод байна уу гэдгийг бас судлагдчихж байгаа. Тэгэхээр хөгөөд бүр дандаа яадаг гэхээр тоглоомд донтдог. Илүү бичлэгч гэдэг юм уу эсвэл Facebook юм сошиал медиа талдаа гэхээсээ илүүтэй зөвхөн тоглоомд илүү их донтоод байгаа асуудал гарч ирсэн. За тэгвэл өсвөр насныхан яагаад илүү тоглоомод тий. Захим тоглоомод ч одоо ямар тоглоомод байгаа юм бэ? Маш тэр ямар ч байсан PUBG. За бүр 90-ад оны үеэс эхлээд захим тоглоомыг ярина шүү дээ. Тэгэхээр 90-ад оны үед бид нар ямар тоглоом тоглодог гэсэн гэхээр нөгөө хоёр хэмжээс зураглалтай арай илүү өнгө дүрсний хувьд нэгтрэл багтаач гэдэг юм уу сонирхол татах тал дээр харьцангуй одоо үеийнхтэйгээ харьцуулахад маш бага тийм тоглоомыг тоглодог байсан. За бүр 2 хэмжээс 3 хэмжээс тоглоомын хувьд сэтгцэд нөлөөлөх байдал нь хүртэл судалсан байгаа юм л та. Тэнгүүд 2 хэмжээс тоглоомоор тоглодог байсан бол тэр нь сэтгцийн хамаарал үүсэх байдал нь хамаагүй бага байдгаа гэсэн судалгааны үр дүн хүртэл байгаа юм. Тэнгүүд одоо гарч байгаа тоглоомууд бүгд илүү дуутай, нэгтрэл сайтай, илүү бодит дүрслэлийг харуулсан 3 хэмжээсээр тоглолцдог тийм чивчээ эгээл тэр тухайн тоглоомынхоо орчинд бүр ингээ орох боломжтой тэр нөхцөлийг бүрдүүлсэн тоглоомуудыг тоглож шít. Тэр маань илүү их ядгүй гэхээр донтох нөлөөг үзүүлж чаддаг. Тэгэхээр ч одоо тоглоом маань хувьсан өөрчлөгдөөд илүү их сайжраад байгаа тусам хүний сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлөх чадвар нь илүү сайжирч байна гэсэн үг. Тэгэхээр тэр одоо яаж нөлөөлөд байна гэхэлээр за олон мэдрэхүү 5 мэдрэхүүгээр бид нар тоглоомын тэр сайхан зүйлсийг мэдэрч авч байгаа л та. Тэгэхээр тэр суур хүчин зүйл гэдэг юм бас байх хэрэгтэй. Тэр тоглоом болгон хүн болгонд донтуулах уу гэхэлэр ч юм үгүй байхгүй юу? Хүн болгонд донтохгүй, тоглосон болгонд тоглохгүй. Магадгүй чи тэр тоглоо гэхэд нэг нь донтоод нөгөөд нь донтохгүй байж болно. Яг ижил цагаар тоглоход. Ягаад гэхээр тэнд чинь суур олон хүчин зүйлс нөлөөлнө. Нэгдүгээр тухайн хүний төрөлхийн одоо альва зүйлд амархан донтох эрсдэлтэй юугүй юу буй цаашлаад ярих юм бол гений түвшний юм яригдана. Одоо донтогч ген байна уу үгүй юу? За тэр ген байхгүй бол тухайн хүн юу ч олон дахин давтаж хэрэгэлсэн зан үйлдэнд тэгж их сөрөг нөлөө үзүүлж донтуулдаггүй. Тэгвэл донтогч ген байгаа бол жоохон арх уухад масуурал байж ганц удаа хэрэглэхэд эсвэл тамхиг нэг сонирхлоороо татгаад тоглоомыг нэг эсэл санаа тавгүй байсан үедээ ч юм уу эсвэл бусдад уруу татагдаад тоглох үедээ ядгүй донтох эрсдэл нь сэтэрч эхэлнэ. Төрөлхийн байдаг учраас энэ донтогч ген гэдэг нь тэгэхээр заавал муу юм руу ингээл донтдгүй сайн руу донтоод энэ ген ашиглаа авчиж байгаа хөө болно шүү дээ. Тэгэхээр нөгөө генээс гадна өөр зүйлүүд бас орж ирж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр орчин нөхцөл тэр тухайн хүүхдийн төрсэн цагаас эхлээд ямар хүмүүс, ямар эцэг эхийн, ямар хайр халамж хүмүүжиж өсөж торнож байна гэдэг юм хамаарч байгаа байхгүй. Тэгээд ингээд үзэхлээр түрүү хэлсэн анхаарал халамж муутай ч гэдэг юм эсвэл хэд эрхлүүлсэн ийм гэр бүлд одоо хүмүүжиж байгаа хүүхдүүдийн донд донтох хэрэгсэл илүү өндөр байна гэж гараад байна шүү. Тэгэхээр хүүхдээ анхаарахгүй байна гэдэг чинь цогцтой хэрэглээнд мэдээж сургаагүй л гэсэн үг болно. За эсвэл хэд эрхлүүлээд эхлэнэхээр бүх одоо хүссэн зүйлийг нь хүүхдэд өгч
өргөждөг. За тэгээ хүүхэд яагаад гэвэл өөрөө өөртөө ингээд аливаа ямиг хязгаар тавих чадвар төрөлхийн сул байгаа. Тэрийг нь бид насанд хүрсэн хүмүүс болон сургууль нийгмийн бичил орчнуудаа ингээд дандаа хөвшүүлж өгч яадаг. Гэтэл энэ нэг зүйлийг нь хүүхдээ за яах юм хямар чин, уурал чин, бухимд чин, айгүй бол уйлаад салхаа бай чин өгчих, тоглуулчих. Яг энэ байдлаараа хүүхдүүдэд бид нар хорлж эхэлдэг. Тэгэхээр бас хит хэрэглүүлнэ гэдэг чинь буруу болчихж байгаа. Тэгэхээр нөө хит гэдэг үг байгаа даа шүү. Эрхлүүлж болно. Гэхдээ хит болохгүй. Хинжээтэй авах ёстой. За хараа хэлт сул тавиад ах юм бол хүүхдээ бие даад сургаж ингээд бүх юм нь орхичдаг. Тэнгүүд бас л хэлэхгүй л бол хүүхэд сурч чадахгүй. За ялангуяа хэлээд өглөөд ч гэдэг юм уу зааварлахаас гадна эцэг их өөртөө бас зөв үлгэр дуурайл үзүүлж чадчих нүггүй гэдэг бас чухал тий. За тэгэхээр одоо хүүхэдтэй яаж ер нь хэмжээ хязгаар тавих вэ тэр цахим тоглоом дээр ер нь ээж аавд бас одоо өөртөө яаж үлгэрлэх вэ гэдгийг бид нэвтрүүлгийнхаа подкастынхаа төгсгөл рүү ярина. Тэгэхээр түрүүн би танаас бас асуусан нөгөө өсвөр насныханд ер нь бас яг ингээ юмд тоглоомд донтцсон бол ер нь яг яаж илэрх вэ? Одоо бие махбод дээр илэрхээс гадна сэтгэл санаан дээр те яаж илэрх вэ? Тий, өсвөр насныхын дунд ягаад бас энэ их ингээд илүү их байгаад байна. Ялангуяа хөл хорионы үед илүү их одоо нэмэгдээд байгаа юм шиг ажиглагдаж байна гэхлээр өсвөр нас гэдэг бол өөрөө маш их тийм харилцааны хэрэгцээ их өндөртэй байдаг нас. Илүү их одоо үе тэнгийнхэнтэйгээ найз нөхөдтэйгээ харилцах, найз нөхөд гэдэг бол маш чухал. Бүр гэр бүлээс дээгүүр тавьдаг хэрэгцээ болсон байдаг уу яахгүй юу? Тэр бусдтай харилцаж, нийгмийн харилцаанд оролцохын хэрээр бие хүн болж төлөвшчээдэг юм онцлогтой. Гэтэл яг энэ хөл хорионы үед бүх юм хаагдчихж байгаа. Өсвөр насныхан буюу одоо томчууд ч гэсэн бас ингээд гармаар байна. Энд чинь нөгөө хүний хамгийн чухал хэрэгцээ гэдэг чинь нийгмийн харилцаа юм а гэдгийг харуулдаг байгаа тий. Нийгэмшсэн байж бид нар амьтнаас ялгараад байгаа байхгүй юу? Гэтэл хүүхдүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн хувьд хэрэгцээ нь илүү их насан туршдаас бодвол илүү өндөр хувьтай байхад энэ бүх маань хоригдчихсон хүүхдүүд маань яадаг гэхлээр чөлөө цагаа аливаа нэг зүйлээр орлуулахыг хичээнэ. Ямар нэгэн зүйлээр тэр чөлөө цагаа өнгөрөөхийг харилцааныхаа хэрэгцээг орлуулах гэж оролдож эхэлнэ. Тэгээд эхлэхээр фэйсбүүкээрээ ч гэдэг юм уу, чатаараа ч гэдэг юм уу тий өөрийнхөө сэтгэл зүйн хэрэгцээг орлуулах гал бичээд өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлж пост оруулдаг ч юм уу. Эсвэл найз нөхдөдөө групп чатаараа харилцдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдал гарахаас гадна бүгдөө мэдээж онлайн ертөнцид бас тоглох гэдэг юм асуудал гарч ирж байгаа шүү дээ. Энэ нь бас нэг харилцаа өрнүүлээд байгаа юм шиг боловч хэтрүүлээд эхэлэх юм бол энэ бол буруу юм болчихж байгаа юм аа. Сэтгцийн эрүүл мэндэд сөргөөрнүүлээд эхэлждэг. Ягаад энийг хэрэгжилж бас болохгүй гэж огт хэлэхгүй байна уу гэхлээр зөвөр ашиглах юм бол харилцааны зөв хэрэгсэл байхгүй юу? Одоо тийм 21-р зууны тий цахим сошиал биднээс салхахгүйгээр бид нар юусаа амьдарч угаасаа чадахгүй юм шиг болсон байгаа шүү дээ. Маш чухал хэрэгцээ, маш олон зүйлийг ашигтайгаар ингээд хэрэглэх боломжийг мань олгож өгч байгаа. Гэтэ энийг нь яг өсвөр насны хүүхдүүдтэй бид нар зөв зохистой хэрэглэлийг төлөвшүүлж өгөх хэрэгтэй. Тэгээ төлөвшүүлнэ гэхлээр багаас нь задгаа явуулж ясна гин төсвөр насанд ирэнгүүт нь л чи одоо 2 цаг хэрэгэл 3 цаг хэрэгэл одоо бити тгийж тоглоодаа игээд хоригч болохгүй. Зан хашинд хүүхдүүдийн зан хашинд юу нөлөө үзүүлнэ тий. Би бас нэг ийм мэдээлэл сонсч ирсэн нөгөө цахимаар ингээд сошиалаар бас би бинийгээ ингэж гадуурхах тийм үйлдэлүүд хүүхдүүд гаргадаг. Эсвэл нөгөө одоо стресстсэн байдаг ч юм уу хайр халамж дутсан хүүхдүүд илүүтэй нөгөө яс бус үг хэрэглэж тэрийг сошиалар илэрхийлж гаргадаг гэдэг юм зүйл сонсч байсан. Тий. Ер нь тэгж байгаа. Өсвөр насныхын дунд ер нь бол яг бодтой жишээнүүд бол мэдээж ирж л байна. Үндэсний төв дээр ч юм бол харьцангуй нэлээд хүндэрсэн хүүхдүүд байдаг байхгүй юу? Наацхийн зүгээр сэтгэл зүйн зөвлөгөө аваад засрах биш бүр сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай, эмийн эмчилгээ шаардлагатай хүүхдүүд маань ирж тусламж үйлчилгээ авч байгаа. За тэгээд тийм өсвөр насныхын дунд яагаад нэг нэгээ гадуурхаад нэгэндээ сэтгэл зүй болон аман хүчирхийл үлдээд байгаа юм бэ гэдгээр бас судалгаанууд хийгдсэн байдаг. Тэгэхээр нөгөө тэр хүүхдүүд чинь энийг ингээд гадуурхаад гэдэг юм хэл амаар доромжлоод эсвэл сошиалор ингээд худал гүтгэлэгч гэдэг юм явуулаад ингээд байна гэдэг чинь тухайн зүйлийг хийж байгаа хүүхдүүд өөрсдөө сэтгэл зүйд асуудалтай байдаг. Зөв зүгээр байгаа хүүхэд нэгнийгээ доромжилдаггүй, нэг ямар нэгэн байдлаар дарамтанд оруулдаггүй. Тэгэхээр тэнд хүчирхийл үйлдээд байгаа хүүхэд болон хүчирхийлд тохироод байгаа хүүхэд гэсэн хоёр хүүхдийн сэтгэл зүйг ярих шаардлагатай болчтой. Энэ хүүхдүүд яагаад гэж юм гэхээр дандаа бичил орчин ард нь яригдана. Анхдагч орчин буюу гэр бүл. Ерөөсөө л тэр бүгд яригдчихэж байгаа. Тэр хүүхэд яагаад хүчирхийл үйлдээд ингэ нэгнийгээ дарамтлаад байгаа. Гэр бүлд нь тухайн хүүхдийн сэтгэл ханамж гэдэг юм авч чадахгүй байна. 100% тэр сэтгэл ханамжийг сэтгэл зүйн хэрэгцээгээ гэр бүлийн орчинд авч чадахгүй байна. Магадгүй гэр бүл аав ээжийн байж болно.
Аав ээж нь бие биетэйгээ харилцахтай харилцааны дандаа буруу хэм маягийг ашигладаг. Хин нэг нь илүү түрэмгий давмгай байдлыг ашиглаж яадаг. За тэгээд магадгүй нөгөө эцгийн эрхт ёстой эсвэл эхийн эрхт ёстой ингээ гэр бүлээж болно. Зам эсвэл архитал мансуурал төр гэр бүл байдаг гэж болно. Гэх мэт маш олон асуудал тэр хүмүүжлийн асуудал яригдана, гэр бүлийн бүтцийн асуудал яригдж байна. Эцэг эхийн одоо харилцааны хэлбэр нь ямар байна вэ гэдгээс ингээл олон зүйлийг харж үзэх хэрэгтэй болно. Гэхдээ тэнд дандаа доголдол байж байгаа учраас л тэр хүүхэд тэндээс сураад байгаа байхгүй. Тэгээд бусад орчинд ороод магадгүй гэртээ байнгын хүчрхийл дарамтанд байсан хүүхэд сургуулийн орчинд ороод ирэхээр өөрөөсөө хэн нэгэн сул доройг олж тэрэн дээр нөгөө сүр хүчийг үзүүлээд ч юм уу тэрийг бусд хүүхдийг одоо хэцүү байдалд оруулж дарамтанд оруулсныхаа дараагаар би хүнээс арай илүү шүү гэсэн тэр сэтгэл ханамжийг мэдрэх гээд байгаа байхгүй. Ингээ нөгөө сошиал дээр ангийнхаа групп дээр би бинийгээ шоглож бичигч гэдэг юм уу, зургийг оруулж шоглогч гэдэг юм уу. Тэр асуудлууд байгаад байна. Тэр чинь өөрөөсөө л нэг хэлбэрүүд нь л яваад байна шүү дээ. За зургийг оруулаад нэг ямар нэгэн худ гүтгэлэг хийх үэсвэл байнга чатаар орж дарамтлах уу эсвэл мессежээр дарамтлах уу гэж маш олон зүйл ард нь бараг нөгөө гинт хэргийн сэдэлтэй үйл явдлууд яваад байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүгдээ ард ерөөсөө л гэр бүлийн орчин яригдана, хүмүүжил яригдана. За тэгвэл хүчирхийлэгч хүүхдийн сэтгэл зүй гэж байгаа юм байна. Тэрэнд хохирж байгаа хүүхдийн сэтгэл зүй бас хямраад хохироод сэтгэл зүйн асуудалд ороод байдаг юм байна. Магадгүй юу яажсэн шүү дээ. Хохирсан хүүхдүүд бас иржсэн. Одоо ялангуяа тухайн хүүхдийг маш их муухайгаар хэлсэн байгаа. Бүр их маш олон хүүхдүүдтэй ингээд үерхэж яваад биеэ үнэлдэгч гэдэг юм уу. Ийм байдлаар нөгөө сургууль группийнхаа чатанд бичээд эсвэл нөгөө постоор оруулснаас болоод тухайн хүүхэд сэтгэл готролд ороод сэтгэл готрлаасаа гарч чадахгүй байсан улмаас хичээлдээ явж чадахгүй болоод тэгээ эцсийн бүлтэн маа эмнэлэгт ирээд тусламж үйлчилгээ авч ирсэн ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ юутай холбоотой юм гэхэлэр нөгөө л ардталт нь тэр хүүхдүүд яагаад тэгж хийх болов? Магадгүй гэр бүлд нь ээж аав нь тийм юмэг юусоо ямар ч цензургүй ярьдаг байхгүй юу? Бусдыг ингэж одоо доромжилдаг. Одоо ингээд бид нэг харна штэ өдөр тутамд фэйсбүүкийн хэрэглэлээр ингээд хараад постдоор байгаа комментуудыг шүүгээд үзэх юм бол асар их бүдүүлэг үг хэллэг. Асар их одоо нэг лүгээ дайрч доромжилсан өөрийнхөө зүгээр таамгийг бусдад хүчээр тулгаж хүлээн зөвшөөрөх гэж оролцсон юм агуулгууд явагдчихэдэг. Тэрийг хүүхэд уншиж шаал сууж байдаг. Тийм. Ерөөсөө ямар ч цензургүй уншиж байдаг. Тийм учраас нөгөө хүүхдийн насанд тохирсон мэдээллийг бид нар шүүлтүртээ оруулж өгөхгүй бол хүүхэд хизээч энэ миний насанд тохироогүй зүйлээ би нэг уншихгүй гэж авдаггүй. Энийг нь бид нар зохицуулж өгөх хэрэгтэй байдаг. Тийм яаж оруулах вэ? Хэн оруулах вэ? Энд дээр хэлээч. Тийм. Тэгэхээр энэ дээр өөрсөн бид нар өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй юм байна эцэг эхчүүд. Бүгд л мэдээлэл хянаж оруулах хэрэгтэй. Бидний одоо за ганцхан манай хүүхэд л гайгүй байвал бус нь хамаагүй гэж хэлж болохгүй болчиход байна шүү дээ одоо үед чинь. Миний хүүхэд сайхан хүмүүжсэн ч гэсэн бусад айлын хүүхэд сайн хүмүүжээгүй бол тэр хоёр чинь зэрэгцэн нэг нийгэмд нэг цаг үед орчиж амьдрах гад байна. Тэгэхээр ирээдүйд дахиад хүчирхийлэл эсвэл нөө ядгийг бусад одоо нийгмийн сөрөг үзэгдлүүд гарахгүй байх баталгаахгүй болчихж байгаа учраас бид ерөөсөө амин хувь ачиж болохгүйгээр нийт нэг бусдын төлөө гэсэн сэтгэлээр бусад хүүхдүүдийн төлөө ч гэсэн ажиллахаас өөр аргагүй болчихж байгаа. Энд чинь одоо бидний үүрэг болоод байна шүү дээ тийм. Таны яриг ингээ би сая сонсоод байж захт одоо хүл 20-ны үед ингээд аав ээжүүд хүүхдүүдтэй өдөржингөө 24 цагийн турш хамт байгаа шүү дээ. Хамт байгаа. Гэтэл одоо ингээд сошиалд юу хийж байгааг нь хэрвээ харахгүй, хянахгүй байх юм бол нөгөө хүүхд одоо магадгүй дээрлэх заах ч магадaltaй байна. Эсвэл дээрлэхүүл заах ч магадaltaй байна. Хэдийгээр хажууд нь хамт байгаа ч гэсэн тийм үү? Тэгж бодлоо. Яг үнэн тэгж байгаа. Одоо 2 сар ч юм уу 3 4 сар манай хүүхэд тэгээд захим халдлагад өртсөн байсан байх. Сүүлд тэрийг мэдлээ. Бидрээс ингээд байн мөнгө нэхэд байсан. Тийм учиртай байсан байх. Нөгөө дарамтлалтай хүүхдэд мөнгө аваачж өгдөг. Тэгэхгүй бол одоо янз бүрийн зураг хүрэг эсвэл пост гаргана шүү гэж дарамтлагдаг ч гэдэг юм. Ийм гэмт хэргийн сэтэлтэй зүйлсүүд явагдчихэдэг. Тэрийг нээж амнар маань одоо эдийн засаг руугаа ороод ирэхээр ч юм уу эсвэл нөгөө хүүхэд мөнгө өгөхгүй олдохгүй даа тэгэхээр ингээд гэрээсээ нууцаар юм худалгааж авдаг ч гэдэг юм асуудал хүндрээд ирсэн хойно ажигладаг юм байгаад байдаг. Гэтэл хүүхэд наан нь дууга хураагаад эхэлсэн байдаг. Аль хэдийн. Эсвэл зан ааш нь их ялахгүй зүйл амархан ууралдаг болсон, гутрамд гайвуулсан, зожиг болчихсон, хоолндоо, нойрондоо муу болсон, нийгмийн харилцаанд орох сонирхол нь буурсан. За ялангуяа гэр бүлээрээ байгаад юм ярилцахгүй хөвчлэн өрөөндөө үгүй орчдөг. За эсвэл сургуульд явж ялаа гэж бодоод сургуультаа очих дургу болсон ч гэдэг юм уу. Иймэрхүү ингээд өөрчлөлтүүд гараад эхэлсэн байдаг. Тэрийг нь сайн ажиглаагүй байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр зарим эцэгчүүд бол маш сэргийг
эргэх соргогоор хүүхдүүдтэйгээд манай хүүхд аяг яриасаг байсан ч сүүлүүд ярих ойлчлоо их. Шилжилтийн настай холбоотой юугаа бодоод исэн чи арай биш байна. Бүр ийм байгаагүй бүр огцон өөрчлөлт гарлаа гэдээ ажиглаж эхэлдэг. Тэгэхээр хүүхдийн зан аршинд нь өөрчлөлт орж эхэлдэг. Аливаа нэг одоо дэлгэцийн хэрэглэн дээрч бай, бусад одоо үеийнхээс ирж байгаа дарамттай дээрч бай. Ямар нэгэн байдлаар сэтгэл санаа тавгүй болж байгаа бол зан аршинд өөрчлөлт орж эхэлдэг. Тэрийг дагаад хүүхэд сэтгэл гутралд орно, сэтгэл түгшилтэнд орно. Гутрал түгшилтэнд орсон хүүхдүүдийн хувьд нойрондоо муудаг, хоолны туршил буудаг, аль эсвэл маш их хэмжээгээр унтах, их хэмжээгээр хоол идэх гэх мэт туйлын шин чанартай үйлдэлүүд шинж тэмдэг гарч эхэлдэг. Хүн чинь нөгөө ариун имийг алтан балансаа барьж чадчихлээвэл эрүүл хүн гэж үздэг шүү дээ. Ямар ч нөхцөл байдал дасан зогсож чадчихайвал энэ хүн сэтгцийн хувьд эрүүл хүн юм байна гэдэг. Гэтэл сэтгцийн асуудал гараад эхэлсэн бол нөгөө дунджаа барьж чадахгүй болчдөг. Тэгэхээр нэг бол маш хүчтэй готорн эсвэл хөөрн, аль эсвэл их идэх юм байна, их баг идэх юм байна. Нийгмийн харилцаанд хитрхи одоо ингээд ямар ч шаардлагагүй зүйл болгонд л хошууд үрээд ороод идэг болчдөг. Аль эсвэл бүр зайгаараад явцдаг гэдэг тий. Нэг бол сөрөг тал руу туйшрна, нэг бол эрэг тал руу хит туйшрах юм асуудал гарч ирээд байдаг. Балансаа барьж чадахгүй байна гэдэг юм гарч ирнэ. Тэгэхээр өсвөр насныхны хувьд бол дэлгэцийн хэрэглэнч бай, аль эсвэл бусад юундчж бай гэсэн нийгэм сэтгэл зүйн өөрчлөлт гарч эхэлнэ. За мэдээж бие махбодын өөрчлөлтүүд гарч ирнэ. Бие махбодын өөрчлөлтүүд бол ихэвчлэн нөгөө дэлгэц удаан хэрглэж байгаа, олон цагаар тоглодог хүүхдүүдийн хувьд илүү их гарч ирдэг. Тэр хүүхдүүд дээр бол одоо хараан мууддаг, нүдний угаар чигж өвддөг, нүд нь улаачдаг, хуурайчдаг. За тэгээд хөдөлгөөний хомсдолд ордог, удаан хугацаа суудаг учраас гээд ийм олон шинжүүд бас гарч ирж байна. Тэгээ хүүхдүүдэд энэ олон шинжүүд ингээ гараа за ээж аваад анзаараад тэгээд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвд ингээ хандлаа. За нэг эмчилгээний асуудал яригдана, заслын асуудал тий. Тэгэхээр ер нь хэр хугацаанд эмчилгээ засал хийгддэг вэ? Нэлийн удаан гэж. Ер нь бол яг хоо бид нар ингэдэг л тий. Хүүхдтэйгээ хэвтлээ хүүхдээ сэтгцийн байдалд харуулж эмчилгээ хийх болдог. За мэдээж нөгөө хүүхд маань нэлээд хүнд зан үеийн өөрчлөлтөнд орсон буюу төрхүүл нь өөрчлөгдсөн гэж ярьдаг л да. Хүүхд бие авч явах байдал, нийгмийн хэв журмыг одоо дагаж мөрдөгч гэдэг юм уу. Энэ байдал нь алдагдчихсан, хулгай зэрэглэгээ хийдэг, эсвэл их сургууль соёлдоо явах сонирхолгүй болсон, гэрээс оргод дайцсан гэдэг нэлээд хүнд өөрчлөлтүүд гарсан хүүхдүүд байгаа байхгүй. Төрхүүлд өөрчлөлт орж байна гэдэг чинь нэлээд хүндэрсний шинж байдаг. Тэгэд энэ хүүхдүүдтэй яд хөхлөөр нэлээд удаан хугацааны эмчилгээ шаардлагатай болдог. Тухайн хүүхдийн тэр төрхүүлийг нь өөрчлөх хэрэгтэй болно. Сэтгэл заслын эмчилгээ хийн. За мэдээж нойрондоо муу болсон, маш их уур уцаартай, цочрол ихсэлттэй ч идэх юм уу, амархан уурладаг, түрэнгээ авиралдаг ийм хүүхдүүд байвал эмийн эмчилгээ хийх хэрэгтэй болно. Тайвшруулна, унтуулна. За хэдэн жилээр энэ ер нь бол хүүхдийн сэтгцийн байдал хүүхд болгонд өөрөөлдөг. Хэрвээ өөрийнхөө энэ байдлыг хүлээн зөвшөөрөө шүүмжлэлтэй хандж чадчихна уу гэдэг бас их чухал байгаа. За үнэхээр би онцсон юм байна. Би нэр үнэхээр бас хүүхдүүд өөрсдөө би энийг одоо хүлээн зөвшөөрөхийн тулд бид нар бас нөгөө хүүхдэд танин мэдхүн сэтгэл засал гэдэг юм хийдэг байхгүй. Тэгэхээр за чамд ийм юм шинж тэмдэг илрээд байна. Энэ гэдэг чи энэ өвчний үед илэрдэг юм аа. Тэгээд чи одоо өөрийнхөө амьдралыг боддоо чи сүүлийн үед юу буруу хийсэн юм шиг байна. Ямар өөрчлөлт чамд гарсан байна. Эрэг сүрэг юу вэ гэж маш сайн нөгөө хүүхдийнхээ итгэлийг олж байгаа хүүхдтэйгээ ярилцсан. Тэгээ ярилцсны үндсэн дээр маань хүүхдүүд чинь хүүхд их хөөрхөө айгуу сайхан юм гоё нээж ярьж чаддаг. Яг л түлхүүрээ нь олж чадах юм бол тэгэл бүх юмаа нээдэг. Айгуу гоё ертөнц. Тэгээд нөгөө хүүхд маань хамаг юм нээгээд яриад эхлэхэд ард нь тоглоом биш өөр асуудал байж болно. Тэр асуудлыг ч гэсэн давхар засах асуудал яригдаж эхэлнэ. Тэгэхээр зарим тохиолдолд бол 3-4 сарын эмчилгээ шаардлагатай байдаг. Гэхдээ тэрийг заавал хэвтүүлж юм эмнэлгийн орчинд хийхгүй байж болно. Эмнэлгийн орчиндөө хүүхдийн ерөнхий тэр алдагдсан зүйлсийг нь зассаад суурийг тавьчихсан бол гэрээ орчинд эцэг эхтэн сайн зөвлөгөө өгөөд эцэг эх ч гэсэн багаар ажиллах шаардлагатай болно. Тийм учраас эцэг эхтэн сайн зөвлөгөө гэрт нь гаргалаа харин эргэх холбоотойгоор ажиллана гэсэн үг. 7 хоногийн 14 хоногийн зайтай хурж сэтгэл засалтай яваад зөвлөгөө хугацаанд яваад тэгээд явсан бол хүүхэд харьцангуй сайжирдаг. Хамгийн гол нь хүүхэд нөгөө би энэ дондцсон юм байна штэ. Би яг ийм хүчирхийлд өртцсөн юм байна штэ ч гэдэг юм. Ийм дарамтнаас болоод би ингээ хямраад байгаа юм байна штэ гэдэг шалтгаанаа ойлгочих юм бол тэрнээсээ гарах арга зам руугаа өөрөө өсөг яваад эхэлдэг. Тэрэн дээр нь бид нар дэмжлэг үзүүлээд эхэлчихдэг. Тэгэхээр хүүхд толгой харилцаа адилгүй. 1 жил эмчилгээ хийж магадгүй, 2 жил хийж магадгүй. За манай зочин бас нэлээд их ярьж байгаа болохоор аман цангаж байх та уснасаа би тэр хоорондоос подкаста товчхон дахиад сонсогч үзэгчдэд танилцуулъя. За манай айл гэр подкаст бол хүүхэд залуучууд гэр бүлд за сэтгэл зүй, хүүхдийн эрхийн хамгааллын талаар мэдээлэл олгох зорилготой юм подкаст. За манай подкастыг нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газар за амгалан дэлхийн төрийн бас байгууллага Wast Post Production хамтран та бүхэнд хүргэдэг юм аа.
За сонсогчдоо айл гэр подкаст үргэлжилж байна. За манай энэ удаагийн дугаард сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч сэтгэл засалч эмч Цэрэнд олохоор оролцож за дэлгэцийн хамаарлаас юу нь яаж сэргийлэх вэ гэдэг энэ сэдвээр ярилцаж байна. За хоёлаа одоо үргэлжлүүлээд ярихад одоо түрүүн хоёлаа хор хөнөөлийн илүүтэй төлхөө ярьсан те хүүхдүүдэд юу нь ямар шинж тэмдэг илэрч байна гэд тэгэхээр юу нь яг яаж урьдчилан сэргийлэх вэ гэд энэ тал дээр ярив. Ер нь бага наснаас нь ингээд эхлэхэд хэдэн настай хүүхд ер нь телевиз те зурагт эсвэл ингээд утас үзэж харах ёстой юм бэ? Хэдэн наснаас эхлэх ёстой юм? За тий. Бас яг олон оронд судалгаанууд хийгдээд за тэгээ өөр ингэсэн бас нэг хэрэглэх хугацаа гаргаад ирсэн байдаг л да. Орос олбны улс гэхэд бүр наривчлалтай байдаг. Энэ 15 минут 30-45 минутаар ч гэдэг юм уу нас насанд нь тааруудаад ирсэн. Хит наривчлалтай бас хийгдсэн байна. Зарим оронд болохоор харьцангуй тийм наривчлалтай бичсэн нь ерөнхийд тайм 1-2 цаг 2-3 цаг ч гэдэг юм хэрэглээний хязгааруудыг гаргаж өгсөн байдаг. За манай орны хувьд гэх юм бол бид нар бол ихэвчлэн яг хүүхдийнхээ нас сэтгхүүд нь тааруулаад хэдээс хэдэн наснд нь байвал зүгээрээ гэдэг да бус орны туршлагыг ч гэсэн аваад ерөнхийдөө бас нэг цагийн хязгаар гаргацсан байдаг. Энэ дээр болох юм бол ерөөсөө бүх орон дээр яг адилхан 2 хүртэлх насны хүүхдэд ямар ч дэлгэц битгий хэрэглүүл. Тэнд ч одоо зурагт орно. Утас, таблет, компьютер. Ерөөсөө дэлгэцээр ямар нэгэн мэдээлэл авах ямар ч их үүсвэрийг 2 хүртэлх насны хүүхдэд битгий хэрэглүүлээ. Тэрнээ зүгээр л хүүхдтэйгээ илүү их амьд харилцаа үзүүл, илүү их хүүхдэд тэрвэр, илүү их хайрал, хамт тоглол яг энэ хэрэглээг. Тэр үе дээр яаж юм гэхэлэр хүүхдийн сэтгцэн эрүүл мэнд буюу хүүхдийн тархины хөгжил 2 хүртэлх насн дээр маш хэмзэг байдаг. Ер нь бол тэр яг эмзэг насан дээр нь бидний техник, технологийн бас долгионы хор хөнөөлөөс хүүхдийг хамгаалж ин гэсэн үг байгаа байхгүй юу? Бас ийм судалгаа байгаа юм л та. Ялангуяа утасны хэрэглэн дээр бид нар ч хүүхдүүдэд ингээл уйлаад байна, хоолоо идэхгүй байнгут утсаа урд нь гаргаж өгвөл за энийг үзчих, поророогоо үзчих гэдэг юм уу тийм ингээд хүүхдээ киног нь гаргаж тавиад хүүхдээ амруу ингээд хоолыг хийгээд идэх. Тэгэхэд хүүхэд яг гэхээр өөрийн мэдлгүй юу идэж байгаагаа ч анхаарахгүйгээр зөвхөн үзэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлчихэд хоолыг ингээд ямар ч аппетитгүйгээр ямар нэгэн зорилгохгүйгээр идчихэдэг. Ингэж идсэн хүүхд чинь уучлаарай. Айгүй их нөгөө миний эргэн тойронд гэсэн би маш их харж байсан. Дандаа хоол идэхэд ингээд утсаа урдаа тавьчихсан байдаг. Тэгэд энийг харуулахгүй л бол ерөөсөй хоолоо идэхгүй байх гэдэг юм ээж амар хэлдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ маань бид нар уг нь өөртөө залах хэвэл хүүхд төр чи юугаач мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд бид нар өөрөө ирэхгүй хүүхдээ яадаг вэ гэхэлээр дэлгэцийн хамааралд оруулаад эхэлж идэг ээж аав багаас нь гэсэн. Хэд багаасаа хамааралд орж эхлэх юм бол бид нар тэр хүүхдийг засахад бурхан байгаад ч туслахгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхэлээр бид нар 2 хүртэлх насны хүүхдүүд байл. Яагаад гэж юм? Яагаад гэхэлэр хүүхдийн тархины гавлын яс маш нэмгэн байдаг 2 хүртэлх наснда. Тэр нэмгэн ясаар ядгүй гэхэлэр тархинд гаднаас нөлөөлөх долгионы нөлөө нэлүү хүчтэй орж ид мэдрэгдэнэ. За хүүхдийн биеийн жи их бага байдаг учраас гар утаснаас ялгарч байгаа долгионыг илүү хэмжээтэй өөртөө шингээж идэг. Энэ бүр ингээд судалгаагаар батлагдсан. Тэгэхээр тэр утасны хор хөнөөллийг хэн илүү хүлээж авч байна? Хүүхэд л илүү авдаг. Бас Wi-Fi төхөөрөмжч байна. Тэр бүгдийг бас илүү хүүхэд авч байна. Дэлгэц байна. Одоо бидний үздэг өдөр тутамдаа хэрэглэж байгаа телевиз байна. Тэр бүгд чинь хүүхдэд долгионы нөлөө илүү үзүүлж идэг. Долгионы нөлөө ингээд нөгөө илүү их хүүхд хүлээж авдаг гэж байна шүү дээ. Тэр чинь тэгэхээр яг ямар тэр одоо долгионы нөлөө одоо тэр дэлгэцэн богино долгионч бай тэ долгионы нөлөө ороод байна гэдэг чинь хүүхдэд хожимо маш олон жилийн дараа олон төрлийн хор тавдар үүсэх эрсдэлтэй байдаг. Хүүхдийн сэтгцэн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Маш их зорчмонтгой, уйламтгай, тайван унтаж чаддаггүй, эмзэг тийм хүүхд болж төлөвшнөл гэсэн үг болж байгаа байхгүй. За хүүхдийн мэдээж өсөлт бойжолтонд нь ч гэсэн сөргөөр нөлөөлдөг. Яагаад гэхэлэр хүүхдэд тэрийг хүлээж авах маас нь илүү байт юм байна. Биеэр жижиг байх тусмаа. Одоо хэрэв читер байлаа би арай илүү кг жинтэй бодъё л 80 кг жинтэй тий. Чи болохоор одоо 50 кг жинтэй гэх юм бол чи надаас илүү утасны хор хөнөөллийг өөртөө шингээгээд явж ин гэсэн үг байгаа байхгүй. Бас тийм килограмм жин баг. Тэгэхээр хүүхэд бол мэдээж маш бага жинтэй учраас илүү хор хөнөөллийг нь авч яадаг гэсэн. Тэгэхээр бид нар хүүхдэд утас өгч сатааруулах, уцаар тоглуулна гэдэг бол хүүхдээ хорлож байгаатай ялгаагүй ахаар нэг зүйл болчих. Тэгэхээр 2 хүртэлх насны хүүхдэд битгий өгөөрэй. Харин тэрний өөр зүйлээр хүүхдээ сатааруул, өөр зүйл. Хүүхд нь өөрөө дуулаад юм уу гоё зурагтаа ном уншиж өгөнгөө тэрийг сайхан тайвшруулж анхаарлын төвлөрүүлснийхаа дараа хоолыг өгч болж байгаа байхгүй. Тэгэхээр мөн хүүхэд ороод явчихна. Хүүхэд маш хурдан нэг зүйл тасаж чаддаг, хөврөмтгий байдаг. Энэ байдлыг нь эцэгчүүд маш зүгээр ашиглаад хүүхдэд тэгвэл ариун өөр аргаар дадал болгох гэсэн өөр зүйл дадал болгох. За дараа нь одоо 3-аас 6 хүртэлх насны буюу цэцэрлэгийн насны хүүхдүүд шүү дээ. Цэцэрлэгийн насны хүүхдүүд дээр харин яах вэ гэхээр 30-аас 45 минут
Энэ хоногийн 24 цагт 30-45 минутыг л дэлгэцэд зарцуулаа гэж хэлдэг. Тэгэхээр энэ дэлгэц ихэрч нөгөөдөл маань бүгд орно шүү. Тэгэхээр 30 минут хүүхдэд утас үзүүлсэн бол өөр зүйлийг битгий үзүүл. Телевизэн битгий үзүүл. Эсвэл ганцхан телевизээр нь одоо 30 минут өөрөх нь үзэг туртай хүүхдийн киног үзүүлж болж байна. Насанд нь тохирсон контентийг л үзүүл. Тэгээд л болоо. Бусад үед нь өөр зүйлээр хүүхдэд хаад сэтгцэн юм уу сэтгхүү хөгжүүлэх зүйлийг илүү олж хай. Тэгээд амьдралдаа хэвшүүл гэсэн үг. Энэ 30-45 минутын хугацааг бас ингээ хувааж үзүүлж болох байх тийм. Хувааж үзүүл. Тэгээд тэрийг хүүхдтэй ярилцаад өгөх үү? Яг зөв. Одоо үдсэн зүйлийг бас их ашигтайгаар одоо хүүхдэд танин мэдүүлэх нь чухал байгаа байхгүй. Зөвхөн үзээд орхих гээд нэг цаг нөхцөх байдлаа биш шүү дээ. Хүүхэд 30-45 минутын турш нэг хүүхэлний кино үзчихсэн. Эсвэл хуваагаад үзлээ. 20 минутанд нэг хүүхэлний кино үзлээ. 20 минутанд дараа нэг завсарсныхаа дараа нэг уцаар ямар нэг юм үзлээ гэж бодсон шүү дээ. Тэглээ гэх юм бол тэрнийхэн тухай хүүхдтэйгээ эргүүлж ярилцах юм бол илүү их мэдээллийг бид нар яг ашигтай мэдээлэл болгож авч үлдчихэж байгаа гэсэн үг. Ялангуяа хүүхдтэй. Тэгэхээр хүүхэд зүгээр нэгэн үзээ сатаардаг биш. Тэрнээсээ яадаг вэ гэхээр задлан ялгаад ашигтай зүйлээс мэдээллийг ингээд зөв таних мэддэг тийм цензурт хүүхдийг багаас нь сургах чинь гэсэн үг ч байгаа. Энд дээр нэрээ нэг асуухад за ингээ 3 настай хүүхдэд ч юм уу утсыг ингээд аваад утсыг л олчих цаадаа. Хээж авах утсыг байнга барьж байгаа шүү дээ хүүхдэд ч нөгөө нэхэл те. Тэгээ аваад даалтчихэр уйлал нөгөөхөө авах гал ингээл уйлал идэг тэгэнгუут нь одоо ээж аав нь тэсгүй хүчдэг ч юм уу. Ийм тохиолдолд ер нь яг бүр зуршил болсон. Тэгэхээр одоо хүүхд маань яагаад нэхэд байна? Хамааралд орж ийнэ гэсэн үг байгаа байхгүй. Хүүхд маш хурдан юмд хамаарал тасаж чаддаг. Гэхдээ маш хурдан тэрнээсээ салж чаддаг. Зүгээр тэр нэг хугацааны нэхэх нэг хэдхэн минут л өгдөг байхгүй юу? Яг тэр зүйлээ хэрэглэжүүл гой санагддаг, юмаа үзчихүүл гой нэг хорхоосдаг үе гэж байна. Яг тэр үеийг нь л амжилттайгаар өөр зүйл рүү анхаарлыг шилжүүлээд тасалж чадах юм бол хүүхэд яг тэрийг дахиад нэхэхгүй. Уйлаад байвал одоо уйлаад байх юм бол хүүхдээ сайхан тэрвэр аргад хоёулаа энийгээр тоглоё хамт тоглоё гэд өөр зүйлээр ялангуяа олон хүн оролцсон тоглоомоор хүүхдийг сутаар болох нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр хүүхэд яад гэхэлэр харилцааны дадалд суралцж яадаг, өөрийнхөө мэдрэмжийг илүү их сайн илэрхийлж сурж яадаг, гэр бүлийнхнийгаа зан авирыг сайн таних мэдэж авч яадаг. Тэгэхээр эн чинь бүр масар том ингээд сургууль мөчрүүл ажил анхны явагдаж яадаг. Гэтэл тэр бүгдийг бид нар орхио ганцхан уцанд найдаад үлдээч болохгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр хөгжил ерөөсөө хайрцаглагдсан байдлаар өсгөөд нь шүү дээ тухайн хүүхд маань тий. Тэгэхээр бид нар яах вэ? Тэр нэгчлэг, уйлжлэг. Харин тухайн үед нь хүүхдэд зөв өөр аргаар сатааруул гэдэг имийг л сайн бодох хэрэгтэй. Тэгээ бас ингэдэг штэ бага насны хүүхдүүд ч нөө аав ээж нь гээл уцаа ухаал ингээл сууж байхад хурцрэл ингээл наалтаа хавгаал ингээл те. Тэгэл харал энэ юу юм гэж байна. Ингээл хамтарч үзээд тэр нөгөө юу аах хэрэгтэй болчих штэ. Хүүхдээ бол гिचээд өөртөө яагаад байд хэрэглээд байгаа гэдэг юм чи асуудал гараад ирж байгаа юм. Нөө нэг хэсэг чинь цагдаагийн ерөнхий газараас чинь бас нэг аян явагдсан штэ те. Зөв тусгал гээл. Тэгээ бид нар өөрсдөө хүүхдтэй зөв үлгэр дуурайл үзүүлэх юм бол тэрнийх нь үр дагавар зөв тусгал болох юм аа. Хүүхэд ямар авир аншин гаргаж ийн бидний тол бидний л гаргадаг зүйлийг хүүхэд гаргаж яддаг. Тэгэхээр бид нар өдөрт ингээ маш олон цагийг утсандаа ч юм уу компьютерийн хаард ингээл өнгөрүүлээд байгаа бол хүүхэд тэрийг сураал энэ л их сайхан зүйл юм байна. Энийг л би сураад энийг хийвэл яг гоё болох юм байна гэдэг тийм бодлыг бид нар өөрсдөө автоматар хүүхдэд суулгаад байдаг. Тэгэхээр огт хажууд нь нуцаа барих ёсгүй гэсэн үг үү? Ер нь хэрэг тэрт нөө хэрэглээ гэдгээрээ хүүхдэд дадуулах хэрэгтэй болчих жоох байхгүй. Зүгээр ингээл ньюс видеог үлгээ суугаадах юм бол тэр одоо цогцтой хэрэглээ биш шүү дээ. Уг нь бол яаж ч удсан биш дээ. Яг юм хайгаад байгаа юм уу? Тэндээс мэдээлэл хайгаад байгаа юм уу? Ховж ив хайгаад байгаа юм уу? За хизээ нэгэн цагт хэрэгтэй юм гарч магадгүй гэд хэдий утал хайгаад ах юм те. Тэгээд суух биш. Гэрнтэй ерөөсөө утасны цогцтой хэрэглээ, телевизэн цогцтой хэрэглээ, дэлгэцийн цогцтой хэрэглээг бүрдүүлсэн орчныг бид бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр ерөөсөө гэртээ орсон бол уцаа бүгдөө хүүхд харахгүй газар тавьчихдаг. Дугарлаа бол хүүхдээ уцаа аваад тэрээ зөвхөн ярилцчихтаа тэгээ буцаагаад унтраагаад ингээ салгаад тавьчихдаг. Тэгэхээр хүүхэд ойлгож байна. Энэ зөвхөн ярихад ашиглагддаг юм байна. За эсвэл хүүхэд ямар нэг юм асуулаа ээж аав нь хариулж мэдэхгүй байж болно шүү дээ. Хүүхэд чинь байнга л яагаад энэ юу юм яагаад гэдгийг ингээл сониуч замтай байдаг тий. Гэтэл тэрэн дээр нь асуусан зүйл дээр ээж юм хариулж чадахгүй байвал интернетээс хоёулаа хайгаад үзье хамтдаа хайлаа. Тэгээд хайгаад нөгөө эсвэл одоо компьютер суурин компьютер байхгүй бол гэхэд уцаараа хайж болно тий. Тэгээ уцаараа мэдээлэл хайлаа. Тэгэхээр энэ ч яасан зоригтой үйл болж байгаа байхгүй юу? Зоригтой чиглэлтэй хийгдэж шít. Энэ уцаар чинь бас яг хэрэгтэй мэдээлэл олж авахын тулд ингэж хайж олж болдго юм биш үү?
гэд хүүхдэд нэг тийм тохиос уучна. Тэгэхээр нөгөө хийлээ хайлаа асуултаа хариултыг олсон бол тэгдэм байж тээ гэд хоёулаа хамт хайж чинь бас дээрэс нь их бүтээлч гэж үйл явдал болж байна. Тэгээ хайлт болсон бол дахиад хаалаа тавьчихна. Ерөөсөө ийм дан үйл бид нар хүүхдэд сургачих юм бол эн чинь хэрэглээ, хэрэгтэй үедээ хэрэглэнэ. Тогломоор санагдсан үедээ тоглоод дууссан бол боллоо дараагийнхаа ажлыг хийн, хичээлээ хийн, гэрээ цэвэрлэн, хүүхдүүдтэй тоглоно, аав ээжтэй тоглоно ч гэдэг юм уу. Яг ийм байдлыг сурахгүй бол бид нар яадаг вэ гэхээр харилцаа бол нэг чухал биш. Гэрт харилцахгүй байсан ч бүх юм болдог гэдэг дүр зургийг хүүхдэд харуулчаад байгаа. Тэгэхээр л бирөөсөө бага наснаас их зөв зөвхөстэй хэрэглээ бүрдүүлнэ. Бас дээрэс нь сургуулийн бага насны хүүхдүүд байна. 6-аас 12 хүртэлх насны хүүхдүүд байна шүү дээ. Тэр хүүхдүүд бол мэдээлэл нь цаг 30 минутаас 2 цагийг л зарцуулж болно гэдэг байхгүй юу. Тэгэхээр бас л адилхан хуваан донд нь дасгалгаатай хийн. Тэгээд дасгалгаас гадна бүхэл олон дэлгэцийн цагтаа орж байгаа шүү гэдэг эцэг маань санаж өгөхтэй. Тэгэхээр ер нь бол өсвөр насч бага насны хүүхдчээ бүгдээр нь дэлгэцээ хэрэглээ гэдэг юм байхаас хойш зохистой хэрэглүүлээ сургачвал амар. Дээрээс нь хүүхдтэй тушааж биш харин хамтдаа тохиролцож цагийн хуваарийг гаргуулах зүгээр байдаг. Бид нар ингэдэж штэ чи миний үгэнд ор гэдэг ээж аав нар ч их дээрлэхгүй штэ ер нь. Чи миний хүүхд миний өөдөөс одоохон үг хэлэх болоогүй шүү гэдэг юм уу. Тиймэрхүү дээрэнгүй үзлэг их гаргадаг ээж аав нар хараад тахад. Тэгэнгүүтээ яадаг вэ гэхэлэр чи нэг л цаг тоглоорой. Тэгэл болоо шүү. Ёстой тийм байхгүй шүү гээл те. Тэрний оронд чи хідэн цагийн үед ч юм уу хідэд чамд тоглолвол эсвэл зурагтаа үзэл чамд илүү болохоор юм шиг байна. Ярилцлага өгнөх хэрэгтэй байхгүй юу? Хүүхдтэйгээ. Магадгүй тухайн хүүхд нь 4-5 цагийн үед ч гэдэм үү хитаалуура хийчээ дараа нь завтай үедээ тоглох хүсэлтэй ээж болно шүү дээ. Дөнгөж ээж аваар өөртөө ажилтаа үедээ хүүхдээр юм хийлгүүлчээ. Бусд үед нь хүүхдтэйгээ хүсэл сонирхлыг харгалзахгүйгээр тушааж нөгөө юм хийгээд өвөл түүхтэй түүхээр дуртай хүссэн үедээ хэрэглээгээ хангаж чадаагүй бол дараа нь нууцаар нөгөөтгөө хийх гэдэг. Аав ээж байхгүй үед илүү хэрэглээгээд өөрнөл нь аав ээж байхгүй унтсан үед илүү хуцаараа тоглоно гэдэг юм уу те. Ийм нууц байдал үүсгэж идэг учраас ил тод байх хэрэгтэй гэрт. Би нэр энэ дээр яг найзынхаа жишээг бас хэлнэ. Нэг хүүхдтэй ингээ 30 минутын хугацаанд одоо утас үзүүлэх ёстой байлаа гэхэд хүүхдэд ингээ сонголтыг өгдөг. Би лав тэгдэг гэж туршлагаа ярьсан. За чи ингээд энийг 30 минут нэг дор үзэх юм уу? Эсвэл хуваагаад 2 болгоод үзэх юм уу? Тэгэх юм бол хүүхд нөгөө илүү ярилцаад дахиж аавыг гэхгүй зөвхөн сонголтоо гээл тэрийгэ биелүүлээ явдаг. Яг зөв гэд сонсч байсан. Тийм би ч гэсэн хүүхдээ яг тийм байдлыг илүү нөгөө бүр хоригддаггүйгээр харин зөв зөвхөстэй хэрэглээд сургая гэж боддог байхгүй. Манайхан одоо 1-р анги хөлтөлтэй. Тэгээд би ч бас ажиллаар айгүйх ингээд гэртээ суугаа компьютерт юм хийх болно. Тэгээд эхлэнгүүт эсвэл утсаар ингээ холбогдоод чатлаас ч гэдэг юм уу гэл гэрт бас ажил хийх юмнууд дундаа гарна. Тэр үед манай хүүхд чинь юу хийж ин гэдгийг мэдхгүйгээр утас хэрэглээд байна. Компьютерийн ард суугаад байна гэдэг л юмыг харж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт чи яагаад ингээд яагаад байгаа юм бэ? Та уг компьютер дээр суугаад байгаа. Би яагаад сууж болохгүй байгаа юм бэ гэдэг байцах байдал гарч ирж тэгэнгүүт нь сайн тайлбарлаж өгнө нэгдүгээр. Би одоо ажиллаа хийж байна. Ажиллаа хийгээд дуусчих юм бол би нэг шууд унтраад. Тэгэнгүүт би үзмээр энэ гэж хэлдэг манай. Тэгэхээр нь яах вэ гэхээр цаг зааж өгөнгөө чи яг энэ урт зүг энээс энд хүрэхлээр нь чи яхаарай тоглоорой. Тэгээд тэрнээс чиний тоглох хугацаа энээс энэний хооронд байна шүү. Эсвэл энээс энэний хооронд чи юм үзээрэй. Тэгээд яг цагийн заагаад өгчдөг байхгүй. Тэгэл цаг нь төхөөд ирэхээр за 5 минутын дараа дуусчих шүү. Чи хурдан юмаа дуусгаарай чи гэдэг сануулчингууд яг цагаа олонгууд яа гэх юм болчлоо. Айгу сэтгэл ханамжтай нөгөө болцсон гэдэг дахиж нэхэхгүй. Тэгэхээр бид нар яг энэ аргатал багаас нь сургачих юм бол хүүхэд хизээж тэгэж илүү гараад байхгүй. Тэгээд нөгөө хүмүүжлийн арга барил гэдэг чи их чухал юм байна л да. Бид нар Монгол эцэг эхчүүдийн хувьд их сонин хүмүүжүүлэх арга барил нь еврейчүүд ч гэдэг юм уу барууны орнууд болохоор хүүхдээ хүмүүжлэхдээ ихэвчлэн бага наснд нь илүү чанга зарчимч байлгаж агаад өсвөр наснд нь ирэхээр сул тавьж өгдөг. Тэгэхээр нөгөө бага угаасаа зарчимч байдлаар өссөн хүүхэд чинь тэр нэг зан үйлээж төлөвшлөө тэр олгон сул хайж чаддгүй учраас эрхчлөөтэй сонголт хийх боломжтой болсон өсвөр насн дээр ирэхээр өөрөө тэрэндээгээд тэгэхээр зохицуулт хийгээд өөртөө тохирсон арга барилаа олоод тэгээд ямар нэгэн байдлаар замаас хазаахгүйгээр тэр хүмүүжлийн арга барилыг үргэлжлүүлээд явчихдаг. Монгол эцэг эхчүүдийн хувьд яг гэхээр ихэвчлэн бага багт нь хитрхийх дураар нь байлгаж ирсэн аа. Өсвөр наснд ирэхэд гингүүт янз бүрийн олон сүрэг мэдээлэл сонсцсон байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэрний тэр их хүүхэд нь тэгж явсан гэж чинь тэгж яваад тийм дүрцсэн гэж байна гээл сүрэг мэдээлэлээ шууд гэр бүлтэй юм өөр хүүхдүүд шууд тусгаж авчрангуудаа бити ийм тоглоом тоглоод донтдог гэж чинь чи битгий гадуур танидээ янз бүрийн юмд өртдөг гэж чинь чи ингэд ер нь хинтээ чадлаад байгаа ингээ хувийн орон зайруу нь маш бүрдүүлгээр ханддаг асуудал гарч ирдэг.
Тэгээгүү бид нар багаас нь зөв ингээд цогцтой хэрэглүүлсэн бол хүүхд маань ерөөсөө өсвөр насн дээр очсон ч гэсэн хэрэгтэй үедээ л хэрэгжилжэл бус үед хаагаад өөр зүйлийг сонирхоод ч гэдэг юм явах боломжтой байгаад байдаг. Тэгэхээр бид нар хүүхдэд маш сайн зөв аргаар хүмүүжүүлэх юм байна. Дэлгэцийн донтолтоо сэргийлийг бол төрсөн цагаас нь л энэ цогцтой хэрэглэлийг байнга төлөвшүүлэх юм байна. Өөртөө маш сайн үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй юм байна. Цагийн хязгаар яагаад гаргаад байна вэ гэхээр сэтгцийн эрүүл мэндийг хамгаалдаг хязгаар байгаа байхгүй юу? Олон улсад чинь цагийг зүгээр нэг дураараа ингээд гаргацсан юм биш. За 3 цаг эхэлчихье даа. За өсвөр насных нь 3 цаг байхад болно ах та. Болно гэж гаргасан зүйл биш аахгүй дээр чи. 3 цагаас дээш хугацаатай хэрэглээд эхэлсэн хүүхдүүдийн донд донтолдох асуудал нь илүү өндөр байсан учраас хязгаарыг гаргаж өгсөн байхгүй юу. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдээр чинь нэг хоногийн 24 цагийнхаа 3 цагийг дэлгэцэд зарцууллаа гэхлээр нэг цагаар нь өглөөгөр 1 цаг, өдөр 1 цаг, оройдоо 1 цаг ч гэдэг ингээ хуваагаад хийчихлээр ерөөсө донтох гэдэг асуудал үүсэхгүй яваад байж болоод байсан байгаа байхгүй юу. Тийм учраас энэ цаг гаргасан. Тэгэхээр бид нар ч гэсэн нэг бас бусад орноос ялгараад байх онцгой хүмүүс биш, адилхан хүн юм чинь яг л адилхан тэр цагийг нэг ойролцоогоор нь баримтлаад явах юм бол одоо хүүхдийнхээ сэтгцийн эрүүл мэндийг хамгаалж байгаа юм байна. Өөртөө сэтгцийн эрүүл мэндийг хамгаалж байгаа юм байна. Ирээдүйн хор уршигаас сэргийлж байгаа юм гээд асар олон жижиг юм шиг мөртлөө олон сөрөг хүчин зүйлс хамгаалж болдог дадлыг л хэвшүүлж хэрэгтэй байна. Одоо нөгөө энэ хөл хорионы үед чинь бас тэлээ хичээл хүүхдүүд зурагтаар дэлгэцээр үзэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэний хугацаа бас нэлээд уртаа байх шуугаа. Энүүнд ер нь яг бас тааруулаад ингээд хичээлээ хийгээд явхад ер нь яг яах ёстой вэ? Яг нөгөө тэл хичээд бас яг танхимын хичээлээ одоо бас харьцангуй уг нь гайгүй юм байлээ л те. Охиныхаа хичээлийг явахад нэг хичээл нь 20 минут ордог. Яг танхимаар болох юм бол 40-45 минут орж байгаа шүү дээ хичээл нь. Нэг хичээл маань те. Яг энэ байдлаараа нөгөө арай гайгүй богиносгсон юм шиг боловч хүүхдүүдтэй нөгөө үргэлжлүүлээд дараагийн хичээлүүд нь орчиж байгаа учраас арай урт юм шиг санагдаж байгаа. Яг техник технологийнхоо нөөц бололцоо зарим эцэг эхчүүд бол сайн ашиглаж байгаа юм л та. Нэвтрүүлгээ нөхөж үзэн байдлаар зогсоогоод ч гэдэг юм дунд нь завсарлага хийж болж байна. Яг тэгэх боломжгүй яг телевизээр нөгөө хүүхд үзээд явж байгаа хүүхдүүдийн хувьд бас хэцүү энэ асуудал гарна. Тэгэхээр аль болох тэр хүүхдэд сайн бусад үед нь амраах. Одоо тэл хичээл маань нэг 2 цаг хийчлээ гэж бодох юм бол бусад үед нь дэлгэцийн хэрэглээг нь хязгаарлаж өгөөд өөр зүйлээр хүүхдийнхээ одоо тэр хоригдсон чийлсэн биеийн чилээг нь гаргаж өгөх. За тэгээ арай илүү их харилцаа нийгмийн харилцаанд нь оруулсан өөртөө хүүхдтэй илүү их ярилцдаг, ойлгосныг нь ярилцах, аль эсвэл өөр байдлаар хамтарсан тоглоом тоглох, ном унших, дадал сургах ч гэдэг юм уу. Эсвэл хүүхдийнхээ шинэ хобби сонирхлыг нь ирж хайж тэнд нь дэмжлэг үзүүлэх гэх мэтээр хүүхдээ өөр байдлаар яаж хөгжүүлэх боломж байна гэдгийг хайх хэрэгтэй болчихж байгаа. За тэгэхээр манай бас подкастын дуусах хугацаа төгсөж байна. Тэгэхээр яг та подкаст ингээд сонсож байгаа эцэг эхчүүдэд энийг ингээд сонсож дуусан гутаа одоо ямар үйлдэл гаргаасаа гэж зөвлөх вэ? За ер нь би эцэг эхчүүдэд нэг л зөвлөх гэсэн. Хүүхдтэйгээ маш сайн элен талнуугаа ярилцдаг байгаарэ. Ерөөс юу ч нуугүй сайхан ярилцчихъя. Ярилцахтаа гэхдээ хүүхдээ битгий шүмжлээрээ зүгээр л хүүхдтэйгээ санал бодлыг хүүхэд буруу зүйл хийж болно шүү дээ. Ямар заавартайгаа амьдрал дээр ирэх биш гэдэг шиг те буруу зүйл хийж олно. Тэрийг нь шүүмжлэхгүйгээр л сайн сонсоод харин хүүхдийнхаа тэр ярьж байгаа зүйлээс нь авах гэх ухаанаар хандаад хүүхдтэй буцаагаад миний бодлоор ийм байна гэдэг байдлаар нээлттэй харилцааг нэг өрнүүл сураарай. Хоёрдугаар дэлгэцийн донтолтоо сэргийлэхийн тулд одоо хожимдчжээ манай хүүхд аль хэдийн өсвөр насндаа үрчгсэн аль хэдийн нөгөө 7-8 нас үрчгсэн маш олон жил дэлгэц хэрэгэлцэн гэж бодолгүйгээр яг өнөөдрөөс эхлээд гэр бүлээрээ цогцтой хэрэглээнд суралцаад хөвшүүлээрэ гэдгийг захимаар байгаа. Ягаад гэвэл бүгд хамтдаа оролцож байгаа тохиолдолд ганцхан намайг хориогүй ээж авч гэсэн эндээ хязгаалт хийж байгаа юм чинь би ч гэсэн хичээх ёстой юм гэдэг тэр бодол хүүхд сууч эхэлдэг. Тийм учраас яг ийм л байдлаар хүүхдүүдтэй болон өөрсдөө цогцтой хэрэглээг бүрдүүлж чадвал бүгдээрээ нэг зүгээр л энгийн хэрэглээндээ дийлдэхгүйгээр амьдрах боломжтой. Сонсогч та бүхэндээ айл гэр подкастаа хүргэлээ. За бид энэ удаагийнхаа дугаараар дэлгэцийн хамаарлаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг энэ сэдвээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч сэтгэл засалж эмч Цэрэн Долгоортой ярилцлаа. Танд баярлалаа. Баярлалаа.